За дахин өдрийн мэндийг хүргэе. Та бүхэнтэйгээ өглөө болгон мэндэлсээр хагаад өглөөний мэнд гээд бүр хилээд заншсан байна. За өдрийн мэндийг хүргэе. 3 цаг болж байна. Өнөөдөр 10 сарын 14-ний мигмар гараг дотоод ертөнц буюу сэтгэл зүйн болон маань эхлэхэд бэлэн болж байна. За би хөтлөгч Дэлгэр Цэцэг байна. За тэгээд манай сэтгэл зүйн болон бас хэцэг хугацаанд та бүхнийхэн хүртэл болоод нэлээд хэдэн дугаарыг явуулсан байгаа. За тэгээд өмнөх дугааруудыг та бүхэн маань үзхийг хүсэх юм бол YouTube хуудаснаар ороод за терминал нэгтийг дотоод ертөнц болонгаар бас өмнөх дугааруудыг давтан үзэх боломжтой байгаа. За өнөөдрийн зочноо танилцуулъя. Сэтгэл заслын эмч Мандах хүрэлцэн ирсэн байна. Танд өдрийн мэндийг хүргэе. Бидний ярилцлагын урилгыг хүлээн авсан танд их баярлалаа. Баярлалаа. Өдрийн мэндийг хүргэе. За хоёлаа өөрийгөө танилцуулаад ярианд оръё. Намайг Мандах гэдэг 12 дахь жилдээ сэтгцийн эмгэг судлаач эмч, сэтгэл заслж эмчээр ажиллаж байгаа. Голчлон стрессийн шалтгаантай сэтгэл зүй хямрал болон нойрны эмгэгийг дагнан эмчилдэг, сэтгэл заслын эмчилгээ хийдэг ийм эмч байна. Яриагаа ер нь яагаад анх сэтгэл заслын сэтгэл зүйн салбар руу орсон бэ? Ажлын карьер ер нь яаж эхэлжээ? Мэргэжлээ хэрхэн сонгоч гэдэг асуултаар эхлэе гэж бодлоо. Би АШУС-ыг 2013 онд хүний их хэмжээр төгсөж исэн. АШУС-д ингээд 6 жил сурч явах хугацаанд бүхий л төрлийн хичээлүүд ордог. Бөөр, илэг, зүрх, сэтгц, мэдрэл гэл бүх хичээлүүд ордог. Анх 2 дугаар курсэд сэтгцийн багш эмчийн ёс зүй, сэтгэл зүйн бэлэн байдал гэдэг сэдвээр хичээл орж байх үед тэр сэтгцийн эмч багш маань маш тайван, дулаахан, үнэхээр биширмээр сайхан мэдрэмж төрүүлж байсан. Тэгээд тэр үеэс эхлүүлээд ер нь энэ сэтгцийн эмч гэдэг маань их тийм өөрөө тайван байдаг, амгалан байдаг, гоё дулаахан мэдрэмж төрүүлдэг мэрэгжил юм байна гэж ер нь сонирхож судалж эхэлсэн байдаг. Тэгээд АШУС төгсөөд 1 жил Америк нэгдсэн улсад UCLA буюу University of California Los Angeles гээд сургууль extension хөтөлбөрт 1 жил хамрагдаад тэгээд 2014 оноос эхлүүлээд сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төвд сэтгцийн эмчээр ажиллаж эхэлсэн. Тэгээд ер нь ингээл хүмүүсийн ойлголтоор сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төв буюу шараадны эмнэлэг гэл ярьдаг шүү дээ. Амар газар юм шиг төсөөлж ярьдаг. Төсөөлөлт тийм байдаг. Төсөөлөлт тийм актер их тийм тайван биш, тухгүй юм шигээр төсөөлдөг. Гэтэл яг тэнд ажилладаг эмч сувилагч нар энэ дунд орохоор маш амар амгалан, тайван, илдэг тийм харилцаа мэдрэмж авдаг. Тэр мэдрэмжинд татагдаад эргэлт буцалтгүйгээр энэ мэргэжлийг сонгосон. Одоо ингээд 12 дахь жилдээ сэтгцийн хэмжээр ажиллаж байна. Энэ мэргэжлийг сонгосондоо маш их баяртай байдаг. Бидэрт нэг юм багаас ч юм уу эсвэл ингээд ухаан орсон цагаас нэг юм ойлголт тийм шар хадны имлэг гэл нэг жоохон юм айцтай төгшөөртэй нэг юм тайван бус зүйлийг ойлголтыг өгсөн байдаг л да. Тэгэхээр за тэр яах вэ гэдэг шиг тийм өнөөдөр та бид хоёрын ярилцах сэдв бол идэх эмгэг ба сэтгэл зүй гэдэг зүйл. Тэгэхээр идэх эмгэг гэж яг юу хэлээд байна вэ? Сэтгэл зүйн ондоо салбарт энийг яг юу гэж тодорхойлдог юм болоо? Дээр нь энэ асуудал дэлхийн нийтэд болон Монгол улсад хэр түгээмэл байгаа вэ? Энийг энгийнээр тайлбарлах юм бол хооллох дурын эмгэг гэж ойлгож болно. Хоол идэх юм дур хүсэл төрдөг шүү дээ. Үлсгөөр хоол идмээр, гоё амттай юм идмээр тэр дур төрдөг. Тэр дур маань эмгэг байдлаар өөрчлөгдөхийг хооллох дурын эмгэг гэж хэлж байгаа. Ер нь 2 хэсэгт хувааж болно л доо. Нэг нь булими буюу хит хоолнд донтох буюу автах хэлбэр. Булими. Тийм. Булимигийн үед бол хоолны дуршил маш их хэмжээгээр ихсэн. Тэр хоолны дуршлаа хойрж цагдах, болиулах тийм хүч чадал тэр булимитэй хүндэл байхгүй юм шигээр мэдрэмж төрнө. Нэг суурин дээрээ, нэг суусан дээрээ хит их хэмжээтэйгээр бүр хадаад гэдсэнд бан багтахгүй хэмжээгээр дотор муухай оргидлоо, бөөлжтлөө тэгж их хитнэ. Нөгөө хэлбэрийн хооллох дурын эмгэгийн маань болохоор хоолны дуршил байхгүй. Юм идэхгүй байсан ч идэх хүсэлгүй. Эсвэл идэх хүсэл байсан ч маш багахан зүйл идэл цадсан ханамжтай мэдрэмж төрнө. Тэгээд жин буурдаг, кинонуудад
кино болон одоо интернетээс харагддаг шүү дээ. Бүр маш туранхай бүх яс нь ингээ биеийн гаднаас мэдэгдэхээр ингэлээ турдаг. Ер нь хит их хоолны туршилтай болох, эсвэл огт хоолны туршилгүй болох, үүнээсээ болоод сэтгэл зүйн болон бие махбодын талаас үйл ажиллагааны өөрчлөлт илэрдэг эмгэгийг хооллох дурын эмгэг гэж хэлдэг. Энэ эмгэг маань сэтгцийн эмгэгүүдийн дунд орж явдаг. Аль биесээр одоо сэтгцийн эмгэгийн онш тавигддаг юм асуудал байдаг. Гадаад нэршлиг юу гэж хэлдэг вэ юм чи? Хоолны туршилгүй болохыг нь анорекси. Тийм шүү дээ, нөгөө анорекситой гэд тий. Анорекси. Хоолны туршил хит их ихсгэн булими гэж хэлдэг. Анорекси, булими гэхээр ер нь бол бас сонсогдчихсэн. Булимиг бол миний хувьд бол сонсож байгаагүй. Анх удаа бараг шахав. Магадгүй сонсож исэн байж магадгүй л дээ. Тэгээд анзаарч байгаагүй мэн. Анорексик бол нэлийн олон удаа сонсож исэн. За модулуудын дунд нэлийн ийм өвчлөлтөө хүмүүс их байдаг. За бас мөн олон нийтийн сүлжээгээр ийм бичлэгүүд их явдаг штэ тийм. Ер нь дэлхийд дахинд за мөн тодруулаад бүр илүү тодруулах юм бол Монгол улсад яг энэ булими буюу хит их идэх одоо дуршил, анорекси буюу хит бага идэх хоолны дуршилгүй болох юмгийг ер нь хэрэг тархацтай байдаг юм болоо. 2024 оноос 2025 оны хооронд Европт хийгдсэн анорекси булимигийн дэлхийн нийтийн тархацыг илрүүлэх юм судалгаа хийгдсэн байсан. За энэ судалгаа нь бол мета анализ хэлбэрийн судалгаа буюу ер нь дэлхийн өнцөг болон бүрд анорекси булимийн одоо талаар хийгдсэн бүх судалгаануудыг нэгтгэж дүгнсэн тийм судалгаа гарсан байсан. Энэ судалгааны үр дүнгээр анорекси буюу хоолноос татгалзах эмгэг, хоолны туршилгүй болох эмгэг маань эмэгтэйчүүдийн дунд 4% орчим, эрэгтэйчүүдийн дунд бол 1% илэрдэг. Харин булими буюу хоолнд хит их дурлах эмгэг маань эмэгтэйчүүдийн хувьд 3% арай цөөн тохиолдно гэсэн. Эрэгтэйчүүдийн хувьд мөн адил 1% тохиолддог. Эрэгтэйчүүд харьцангуй бага байгаад байна. Харьцангуй 1% байгаад байна. Тийм. Дээрээс нь барууны орнод гэж ярьдаг шүү дээ. Европ болон Америк төвд байдаг улсуудын хувьд л энэ хооллох дурын эмгэгүүдийн тохиолдол Азийн орнуудыг бодох юм бол илүүтэй тохиолддог гэсэн судалгаа байдаг. Яагаад тэгэхээр туранхай байх нь гоо үзэсгэлэнтэй. Туранхай нэлээд биеийн жингийн хувьд бол бага хүмүүсийг сурчлагаанд тоглуулдаг, кинонд тоглуулдаг ийм л байж ер нь төгс шүү, хангалттай шүү гэдэг ойлголт нэлээдгүй байдаг учраас тэр барууны эмэгтэйчүүдийн дунд илүүтэй тохиолддог. Бас улс орон үндэстэн болгоноос хамаарат бас эрс дэс өөр. Жишээлх юм бол одоо шивэд эмэгтэйчүүдийн дунд 100 мянган эмэгтэйд 12 тохиолдол илэрж байхад Испани эмэгтэйчүүдийн хувьд 100 мянган эмэгтэйд 20-с 25 тохиолдол илэрдэг гэх мэт ингээд үндэстэн болгон дээр өөр байдаг. Харин одоогоор яг Монголд энэ анорекси булимиг бол ингээд Монголын хүн амын дунд хэр тархацтай вэ гэдгийг хувьчилж гаргасан судалгаа одоогоор байхгүй. Яг эмчнэрт тохиолдож байгаа практикаас ингээ харахад бол бас ховор биш тохиолддог шүү. Байгаад байна. Тийм. 50 хүн ирлээ гэхэд за нэг 2 хүн бол ер нь анорекси булими гэж онш тавигдахаар явж байдаг. Гэхдээ хизээч эмчүүд хандахдаа энэ би хооллох дурын асуудалтай хит их идчихдэг. Эсвэл би ерөөсөө юм иддэггүй гэдгээ найзаасаач гэрийнхнээсээ ч нуудаг болохоор эмчтэр би ингэдгээ гэж ирдэг хүн ховор. Ер нь би нойргуудад байна. Ядраад байна, сэтгэл түгшсэн, гутарсан гэдэг зоврыг хэлээд иймж үзлэг хийж явах явцдаа тухайн хүний тэр зан үйлийг тодруулаад энэ эмгэгийг хөвчлэн илрүүлдэг. Тэгэхээр анорекси, булими гэдэг бас хоёр зүйлд ер нь бол баланс алдагдаад байна. Хит одоо нэг бол хоолны дуршил бүр огт байхгүй болоод байна. Нэг бол бүр хоолны дуршил хит ихсээд байгаа зүйлийг хоёр туйлыг л яриад байгаа юм байна гэж ойлголоо. Тэгэхээр хүмүүс бол ихэвчлэн анорекси гэвэл их сайн мэдж байгаа. Булими гэдгийг бол тэр болгон мэдэхгүй байгаа. Тэгэхээр энэ хоёрыг харьцуулаад үзэх юм бол тань дээр ирж байгаа онцлогдож байгаа идэх эмгэгтэй хүмүүсийн аль нь илүү давмгаалж байгаа харагдаж байгаа. Анорекситай илүү их вэ эсвэл булими хэвшинчтэй илүү их байгаад байна уу?
Ер нь ярьж байгаа хүмүүсийг анзаарахад бол анорексиктэй хүмүүс нь илүү их байдаг. Монголд ч төдийгүй дэлхийд дахинд ч адилхан нийтлэг тохиолддог нас бол өсвөр нас. 15 наснаас 20 насны охтуудын дунд анорекси илүү тохиолддог. Тэгээд ер нь 30 нас хүртэлх эмэгтэйчүүдийн дунд бас тохиолддог асуудал. Тэгтээ голчлон өсвөр нас. Яагаад энэ өсвөр насны охтуудад ингэж хооллох дурын асуудал үүсэж байна гэхээр өсвөр наснд маань хүүхэд ахуйн насыг бодох юм бол хүүхдүүд маань өсвөр насны охтууд өөрийнхөө бие бэлтрийн хөгжил би өндрөөрөө бусдаас ямар юм, миний царай дүрх бусдаас хэр хөөрхөн юм, хэр ухаантай юм, миний давуу тал юу вэ, сул тал юу вэ гэд өөрийгөө тал талаас нь ажигладаггүй. Тэгээд өөрхөн сул тал дээр төвлөрөөд сул талаа сайжруулах, амжилттай байх, мундаг хүн болох тийм хүсэл эрмэлзэлт ер нь өсвөр насны хүүхдүүдийг автдаг. Өсвөр насндаа охтууд одоо сонсдог хамтлаг дуучныхаа дуурайх, дуртай жүжигчнээ дуурайх гэх мэт юм дуурай хандлагууд их гардаг шүү дээ. Эдгээртэй холбоотойгоор энэ өсвөр насны охтууд илүү дэлжинтэй байна гэдгээ анзаарч эхэлдэг. Тэгэхээр бууруулах гэж анорексид илүү өртөх гээд байдаг талтай. Тэгэхээр идэх эмгэг яагаад сэтгцийн одоо бүр нэг төрлийн эмгэг болоод байна? Энэ яг сэтгэл зүйтэй хэрхэн ямар холбоосоор холбогдоод идэх юм болоо? Би одоо жишээ нь жоохон сэтгэлээр унахаараа ч юм уу нэг докторгүй болохоор эсвэл нэг жоохон гуниглахаараа ч юм уу нэг юм амттай мэдмээр санагдаад идэг л да. Эсвэл маш их юм хоол ихээр идчихэд идэг. Тэгэхээр энэ бас нэг төрлийн эмгэг байх магадaltaй юу? Энэ бол зүгээр энгийн стресс өгөх хариур бол юм байгаа. Хүн стресс нэхээрээ ер нь хүний сэтгэл зүй гэхээр энэ бие махбодоос маань тусдаа тийм хийсвэр зүйл байгаад байгаа юм биш шүү дээ. Бидний их тарих болон дунд тарих, урт төвтөр тархин дээр үүссэн одоо дааврыг сэтгэл зүй гэж хэлээд байгаа. Бидний аз жаргалтай байлгадаг, сэтгэл өөдрөг байлгадаг, эрч хүчтэй, мотивацтай, тайван амгалан байлгадаг. Энэ бүх одоо бодисууд маань дунд тарих болон урт төвтөр тархинаас ялгардаг. Энэ бодисын нөлөөгөөр л энэ бидний сэтгэлийн мэдрэмж гэдэг зүйл маань үүсээд байдаг л да. Тэгэхээр тарих бол бидний бүхий л бие махбодыг удирддаг. Тархинд удирдуулдаггүй, тархитай холбогддоггүй нэг ширхэг эсч хүний одоо бие махбодод байхгүй шүү дээ. Тэгэхээр тархин дотор үүссэн бодисын солилцооны хамралаас болоод тэр одоо хоолны туршил маань өөрчлөгдөж байна гэж ойлгож болно. За, энгийн стресстэй байгаа үед бол ер нь зарим хүмүүс хоолн дургу болно. Зарим хүн бол хит их иддэг. Яагаад гэхээр стресстэй байгаа үед тархинаас ялгардаг серотонин буюу аз жаргалын даврын түвшин хэвийн байдгаас буураад ирнэ. Сэтгэл нэгэлт юм дундуур хангалуун биш нэг л юм болохгүй байгаа. Тухгүй мэдрэмж хүнд төрдөг шүү дээ. Тэгэнгүүт тэр серотонин гэдэг бодис маань зөвхөн тархинаас биш бидний ходоод нарийн гэдс хоёрыг холбодог 12-3 гэдснээс маань серотонин ялгардаг. Ямар сонирхолтой юм. Ямар үед серотонин ялгарх уу гэхээр шоколад, чихэрлэг, халуун ногоотой тийм нэг амттай шимжтэй тийм юм идэхээр серотонин ялгардаг. Тархин дутагдсан байна шүү дээ. Тэгэхээр гоё мэдээгүй дутагдсан серотонин маань хөгтөнгүүд стресстэй үед таатай мэдрэмж төрдөг. Энэ бол хүнд илэрч болдог хэвийн хариу урвал. Тэр анорекси, булими гэдэг маань болохоор шалтгаан нь үндсэн 2 том шалтгаан байгаа. Номер 1-р шалтгаан бол ер нь генетикийн шалтгаантай гэж үздэг. Буюу удамзын холбоотой. Генетикийн удамшилтай холбоотой. Гэхдээ 2025 онд л одоо гентэй холбоотой байх магадлалтай байна шүү. Эрсдэлтэй кандидат одоо 20-од төрлийн генүүд байдгийн байна шүү гэдэг судалгаа гарсан. Гэхдээ яг тийм гендер тийм өөрчлөлт гарснаас болоод энэ анорекси, булими гэдэг хооллох дурын эмгэг заавал үүснэ гэдг нь одоогор эцэлж тодорхой болоогүй байгаа. Гэхдээ л номер 1 шалтгаан бол удмын шалтгаантай. Яалтчгүй одоо бидэнд үзүүлж байгаа энэ хооллох дурын эмгэгтэй хүүхдүүдийг ингээд асуухаар ээж нь эсвэл төрсөн эх чинь, ойрын хамаатны эх чинь
бас л ийм хооллолны лох дурын асуудалтай байсан гэдэг асуумж түүх бол ер нь л ихэвчлэн ярьдаг. За тэр удмын шалтгаантай. Дараагийн нэг шалтгаан бол нийгэм сэтгэл зүйн шалтгаантай. Тухайн хүүхэд мөн сэтгэл готролтой байх, сэтгэл түгшилттэй байх, айдсан эмгэгтэй байх. Энэ готролтой түгшилттэй байгаа үед чинь нөгөө тархинд мөн серотонин гэдэг бодис маань дутагдцсан. Ад жаргалын тийм бүр готролд орсон үед бол байх ёстой хэмжээнээс 50% хүртэл ад жаргалын давар дутагдцсан байгаа. Тэгээ олон сар жилээр тэр хүн сэтгэл готролтой ад жаргалын даврын дутагдaltaй явчихна. Тэгээд их хэмжээгээр хоол идчихэж гидснээсээ серотонин гэдэг бодисоо ялгаруулна. Сүүлдээ энэ маань дадал, зуршил тэгээ цаашлаад их идэх эсвэл хоолоо сойх эмгэг болж байгаа юм. Дээрэс нь аав ээжийн хүмүүжлийн онцлог байдаг. Эцэг их өөрсдөө баян хүүхдийн хажууд жингийн талаар туржин, таргалж ийн гэдэг талаар ярих, баян хоолны дэглэмийн талаар ярих, хүүхдээ төгс байхыг, өөсөвгөө байхыг, хөөрхөн байхыг, гоё биетэй байхыг шахаж шаардах. Дээрэс нь сургуульд үе тэнгийнхний одоо нэг бүлий буюу дээрлэгэлтэн төртдөг. Одоо эрэгтэй хүүхдчдэр, эмэгтэй хүүхдчдэр жингийн илүүдэлтэй байх юм бол янз бүрийн нэр хоч өгөх энэ байдлууд маань хүүхдийн сэтгэл зүйд нөлөөлөд за би ер нь жингээл окей байхгүй бол би хүмүүсийн дунд ялгарлан гадуурхах юм байна. Би хангалтгүй юм байна. Би муу юм байна. Жин гэдэг бол ерөөсөө тэр хүний өөртөө ихтэй байдлыг тодорхойлох бүх юм болчихж байгаа. Тэгээд дээрэс нь бас тухайн хүүхдийн өсвөр насны болон 20 дөнгөж гарч байгаа хүний хичээлдэг спорт, ажил мэргэжлийн онцлог бас энэ анорекси булимигийн шалтгаан болох магадaltaй. Түрүү хэлсэн шүү дээ. Модель байх, бүжигчин, жүжигчин, эсвэл спортын тамирчин байх зэрэг маань жин хасах ёстой, жингээ барих ёстой гэдэг ойлголтыг тархинд кодлсноор зарим суурь сэтгэл зүйн асуудалтай хүмүүст маань энэ эмгэг үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг. Одоо ингээд аав ээж нь маш одоо ингээд жингэн асуудал хандуулдаг тийм жин одоо туранхай байж идэм үү. За эсвэл магадгүй анги хамт олны эсвэл одоо нэг найз нөхдийн хувьд одоо чи ямар бүдүүн гэдэг ч юм уу тийм нэг жоох нэг юм тоглоомор ч юм уу нэг бага насны хүүхдүүд 10 жил нэг иймэрхүү ярианууд байдаг штэ. Эннээс болоод за хүүхэд одоо хоолоо сайхан байна, хоолны дуршил одоо ингээд багасгах нь байна. Харин булимигийн хувьд хэрхэн үүсээд байгаа вэ? Булими анорекси буюу одоо хит идэх дуршил тий. Булимигийн бас шалтгаан бас л генетикийн шалтгаантай. Удамзын шалтгаантай гэж үздэг. Булимитэй хүн бол бас л анхаарлын төвд биеийн жим байгаа. Тэр хүний уул нь хүсэж байгаа зүйл нь туранхай байхыг, маш гоё галбартай байхыг хүсэж байгаа. Гэтэл гинтийн тэр одоо эмгэг хоол идэх дур хүслээс болоод өөрийн мэдлгүй маш их хоолыг одоо нэг судал дээр идчихнэ гэсэн. Тэгээд идээд дуусны дараа маш их арчаагүй, гимштэй, их тийм маш муухай жигшмээр өөрийгөө жигшмээр мэдрэмж төрдөг. Тэр мэдрэмж маш хэцүү. Тэгээ хит их эцснийхаа дараа шууд залхуулаад бөөлждөг. Эсвэл гэдэс цэвэрлэх, туулгах юм их хэмжээгээр хэрэглэн, эсвэл хаван хөөдөг, шээс хөөдөг ийм бэлтгэлүүдийг хэрэглэн. Анхаарлын төвдөл булимитэй хүн туранхай байх, гоё биетэй байх хүсэл, дээрэс нь байн хоолны талаар бодогдно. Анорекситэй хүн бол туранхай байх, бага жинтэй байх, хоолны талаар бодогдохгүй. Энэгээрээ төстэй юм шиг гэхдээ ялгаатай. Гэхдээ юун дээр төстэй байх боломжтой вэ гэхээр анорекси болон булими хоёртой хүн хоёулаа туранхай байх гэдэг хүсэлтэй юм байна. Анорекси нь бол бүр дуршилгүй болчт юм байна. Булими нь бол хит их идээд байгаа хэрний цаадах одоо далд хүсэл нь бол гоё туранхай байх гэдэг зүйл яригдж байгаа юм байна гэж ойлголоо. Тийм. Булими дээр мөн генетикээс гадна бас л нөгөө өссөн орчин гэр бүл тухайн хүүхдийг хэр хайр халамжаар анхаарч өсгсөн бэ гэдгээс болж өрн булими их үүсдэг. За хамгийн сүүлийн жишээ гэх юм бол үл хайхрахтай хүмүүжил гэж үүдэг. Хайр халамжаар дутсан тэр хүүхдийг шовдруулсан, эсвэл тоогоогүй,
эцэг их нь одоо завгүй ажилтай байгаагаас тэр хүүхдийг сэтгэл хайраар дутаачаар том болсныхаа дараа өсвөр наснд ороод ирэхээрээ энэ дандаа юм архаг хоосон мэдрэмж төрдөг. Ягаад ч хүүхдгөөргөө хоосон мэдрэмж. Тэр хоосон мэдрэмжийг л дарах гэж идэх төлөв үүсдэг. Гоё тэр мэдрэмжийг авах гэдэг шүү дээ. Тийм. Аха. За маш сонирхолтой. Тэгээд одоо ингээд юу яаж байгаа шүү дээ. Би сая ингээд нэг юм бодлоо л да, одоо миний ойрын одоо хүн тохиолдог. Жишээ нь ойр орчны хүмүүс нь чи айгу тарган байна, айгу бүдүүн байна, жиндээ анхаараач гэж гэдэг юм уу тий. Тэгээд нөгөө хүн маань бол сэтгэл дотроо мэдээж турахыг бодно, юм идэхгүй байхыг бодно тий. Тэг хүмүүсийн дэргэд ингээд юм идэхгүй байж ийснаа хүмүүсээр нууцаар маш ихээр иддэг ч юм уу тий. Ингээд их хэмжээгээр идээд ангууд эргээд нөгөө биеийн жинд нөлөөлөө тархлаад эхэлдэг. Энэ бас нэг энэ одоо идэх юм ихтэй холбоотой байх боломжтой юу гэж асуух гэдэг юм л да. Энэ бол булимигийн шинж байх магадлалтай. Тэгээд ийм өлөн ховдогч юм шигтэй ингээд хүмүүсийн дэргэд ингээд зүгээр агаар ирнэсээ нууцаар ингэж ихээр иддэг ч юм уу. Тэрэндээ маш ингэж кайф авдаг. Тэгээд биеийн жин мэдээж буурахгүй идэж байгаа тохиолдолд гэтэл хүмүүсийн хажууд болохоор нэг идэд байгаа юм шиг биш. Тий. Ер нь бол энэ бол булимигийн яг тодорхой шинж мөн үү? Тий. Яг ерөн булимитэй тэр хит их идээд байгаа хүн бол байнга дэглэмийн талаар ярина. Би тийм дэглэмтэй байгаа. Би тийм юм иддэггүй, ийм юм идэх ёстой. Одоо эдэн цагаас хойш хоол идэхгүй. Би тийм дасгал хөдөлгөөн хийдэг. Би турах гад хичээгээд байгаа гэдгийг хүмүүсийн нэргэд бол батлана. Тэгээд ганцаараа болсон үедээ шөнө оройн цагаар тэр одоо химжээшгүйгээр хитнэ. Зүгээр одоо бид нэг юм их идэх үе бас байж болно да хүнд чинь. Тий. Тэрнээс бүр хит ихээр итнэ. Одоо булими буюу хит их идэх эмгэг болвол за нөгөө хоосон мэдрэмж авах гад яг энэ нөгөө хотоодноос гарч байгаа энэ серотонин ад жаргалын одоо давраа авах гад авч байгаа юм байна гэж ойлгоход анорекситэй хүмүүс хэрхэн одоо тухайн даврыг авдаг юм болоо? Хоол идэхгүй байгаад шүү дээ. Тий. Тэгэхээр анорекситэй хүмүүсийн ерөөсөө тархины үйл ажиллагаа, биеийн энерги, зүрх судас, артерийн даралт, сэтгэл зүйн байдал бүх юм уналттай байдаг. Байнгын эрдэс бодис, шим тэжээлийн дутагдал, хоол ундны дутагдал тэр хүн арахгаар олон саржил орсон шүү дээ. Тэгэхээр анорекситэй хүний тархи нь байнгын шим тэжээлийн дутагдалд орсоор байгаад тархины хэвийн үйл ажиллагаа алдагддаг. Юмыг эрүүлэр харах, бодох, сэтгэх, эрүүл сэтгэл хөдлөл үзүүлэх тэр боломж нь алдагдана. Тархи хэмжээгээрээ үл ялэг, жижигрэх, эзэлхүүн буурах бүх бие маань тэр чигээрээ усгүйчлийн шинжтэй болцсон. Артерийн даралт байнгын бага, дандаа ядарсан, суйлдсан, тэнхээгүй мэдрэмж төрнө. Зүрхний хэм байнга алдагдана. Тэгээд сэтгэл гутралтай ер нь байнгын явна. Сэтгэл гутрал бол хөнгөн дунд өндөргийн 3 шинжтэй шүү дээ. Хөнгөнөөс дунд зэргийн сэтгэл гутралтай байнга явдаг. Тэгээд OCD төсд бодол байнга явна. Тэгэхээр нөгөө OCD гэдэг нь уйлагт бодол, албадмал үйлдэл. Ерөөсөө байнгын биеийн жингийн талаар өөрийн мэдэлгүй алхам тутамдаа ботно гэсэн үг. Дотны хин нэгнийгээ алдах гэдэг юм уу? Эсвэл одоо сэтгэл зүйн маш одоо хүнд үеэс гарсны дараа анорекситой болох одоо хоолны туршил хэд багасах боломжтой байдаг юм болов уу? Гинтийн цочирдум, шок үүсгэхээр энэ нөхцөл байдлын дараа цочмог стрессийн шалтгаантай хоолны туршил өөрчлөгдөж болно. Гэтэ хоол нь идэхгүй боллоо гэд тэр хүнийг анорекситэй гэж хэлэхгүй. Энэ бол стрессийн шалтгаантай хүнд илэрч болдог хариу урвал. Хийт их идээд байна. Юу ч хамаагүй идээд байна. Жин нэмээд байна гэд энэ хүнийг булимитэй гэж онцлохгүй. Ер нь бол анорекси булимигийн суур өсвөр наснаас тавигддаг. Тэгээд насан туршны дараа үе стрессээр одоо сэтгдэж үе гарч ирнэ. Одоо энд нэг зураг явдаг шүү дээ. Бүр ингээд яс арс болтлоо турцсан. Эсвэл бүр ингээд 200 300 кг болтлоо, явж чадахгүй болтлоо, тархалцсан. Ийм үед л ер нь албан ёсны оншиг, албан ёсны сэтгцийн эмч тавина.
Түүнээс ишүүл хит идэж чинь хоолноос гарцсан байна. Гэлгээр тавихгүй. Нэг талаасаа заавал тийм ясаарс болтлоо бас одоо 200-300 кг болохоос өмнө эрт онцлогоо хэрхэн их боломжтой гэдэм болоо. Онцлогооны үйл явц бас хэрхэн явагддаг юм бол. Ер нь хүний сэтгэл санаа, сэтгц гэдэг маань даавар шүү дээ. Тэгэхээр тэр бичээл дааврууд бол багжин шинжилгээр харагдахгүй. Нөгөө тархины бичлэг, MRI, компьютер зургаар бол харагдахгүй. Цусын шинжилгээгээр сэтгэл хөдлөлийг одоо удирддаг, үүсгдэг даавруудын төвшинг үзэж болно. Гэхдээ тэр цусын шинжилгээг сэтгэл зүйн хямралтай хүн болгон дээр толгой дараалан хийдэггүй. Ерөн сэтгцийн эмчид одоо юм хооллох дурын асуудалтай хүн үйлцүүлэлээ гэхэд эхний ээлжинд 1 цаг 30 минутаас 2 цагийн хугацаанд сэтгэл зүйн одоо асуудлыг илрүүлэх сэтгцийн эмчийн ярилцлага хийгдэнэ. Ярилцлагаар тусгай асуумжаар тэр хүний шинжүүдийн төвшинг илрүүлнэ. Тэгээд дараа нь олон улсын стандарт тусгай сорилуудаар тэр оншийг батална. Ер нь тест буюу сорил тэгээд нэмхэн сэтгцийн эмчийн үзэлгээр тухайн хүний одоо сэтгэл зүйн байдал дээр онш тавина. Гэхдээ нэг удаа үзээд шууд эцсийн оншийг тавьдаггүй. Шууд л чи анорексита чи булимитэй гэж гаргаж ирэхгүй хана шүү дээ. Урьдчилсан онш тавигдана. Зөв. Тэгээ олон удаагийн уулзалтаар энэ онш бол ер нь 3-6 сарын хугацаанд давтан уулзалтуудаар энэ онш батлагдах нь яах вэ гэдгийг эмч давтан үзэж байгаад эцсийн оншийг нь үндсэн оншийг нь тавьдаг. За тэгэж их таргалж тэгэж их турхаасаа өмнө одоо эмчид хандахын тулд бол юу ойлгох хэрэгтэй вэ гэхээр энэ бол хүссэндээ хоолоос яагаад байгаа юм биш. Хүссэндээ хоолноос татгалзаад хүссэндээ хит их турж байгаа юм биш шүү. Хүссэндээ ч одоо буруу зуршлаасаа болоод хит их идээд байгаа юм биш. Энэ бол бодиттой өвчин зовлон. Бодиттой өвчин зовлон эмчлэх ёстой. Өөрөө тэрийг бие дааж гарах боломжгүй байдаг юм аа. Тэгэхээр ичиж заах зүйлгүйгээр баг дээр нь эмчит хандах хэрэгтэй. Дээрээс нь ар гэрийн хин нэгэн гишүүн маань иймэрхүү шинжтэй байх магадлалтай, эрсдэлтэй харагдах юм бол нөгөө гэр бүлтэйгээ хүнтэй нэг нөгөө шулуухан ярих хэрэгтэй. Яриад асуудал байх юм бол мэрэгжлийн сэтгцэн эмчтэр үзүүлэх хэрэгтэй. Тэгэх юм бол эмчлэгдэх боломжтой. Зөв боломжтой. Тэгэхээр анорекси болон булими хит одоо хоолны туршил багасах мөн хит их эмгэг магадгүй үзэн суугаа хин нэгэнд илэрчиж магадгүй. Эсвэл ар гэрийнхэн хин нэгэн хайртай дотны үнд илэрчиж магадгүй. Тэгэхээр шинж тэмдгүүдийн хувь та дахин нэг хэлээд өгөөч. Ямар шинж тэмдэг илэрчивэл яг сая таны хэлснээр мэрэгжлийн эмчдэр очих нь одоо зөв сонголт болох юм болоо. За нэгдүгээр нь анорекси буюу хоолноос татгалзах эмгэг. За ийм анорекситэй хүмүүс маань бол биеийн жин маш багтай. Ер нь хэвийн байх жингээс бол ойролцоогоор 15%-аар бага байдаг гэж байгаа. Хүн харахад бол маш туранхай. Бүр нэлээд өндөртөөгөө харьцуулаад үзэхэд тийм ээ? Туранхай байна. Тэгсэн мөртлөө туранхай байна. Би ер нь бол хангалттай туранхай байна гэдгээ мэдрэхгүй, хүлээн зөвшөөрөхгүй. Чи хангалттай биеийн жинчин бага байна. Харин ч одоо нэмэх шаардлагатай гэж тахад бусдын зөвлөгөөг авахгүй. Би илүүдэл жинтэй байна. Ахиад нэмж турах хэрэгтэй. Хоолоо сайх хэрэгтэй гэдэг энэ гол шинж. Хүсээд бид нэр турж болно шүү дээ. Тийм ээ би туранхай байна. Болчлоо гэдэг мэдрэмж төрдөг л анорекситай хүнд хизээж болчлоо гэдэг мэдрэмж төрөхгүй. 45 кг, 40 кг болцож би болоогүй байна. Энэгээрээ ийм махтай байгаа үсттэй ахиад нэмэх хэрэгтэй байна гэдэг энэ гол шинж. Тэгээд тэр хүний ерөөсөө анхаарлын номер 1-т биеийн жингээс хамаарч тэр хүний өөртөө ихтгэлтэй байдал, ихтгэлгүй байдал шийдэгдэнэ. Дээрэс нь байнга идэж байгаа зүйлийнхаа калорийг тооцно. Утасныхаа тооны машиныг байнга ажилуулна. Одоо би өдрийн хоолнд тийм ээ мэдлээ. Тэгэхээр энэ хэдэн калори байна. Энэ айлын хэдэн калори ингээд бүх калориудаа нарийн тооцож гаргадаг. За ийм байх юм бол хит туранхай мөртлөө эсвэл хангалттай жинтэй мөртлөө би тархан гэдэг калори нарийн тооцдог, бусдын зөвлөгөөг авдаггүй. Ерөөсөө доод жин гэдэг хангалттай жин гэдэг ойлголт бол тэр хүнд байхгүй байвал анорекси. Тэг маш багаддаг хоолны туршилгүй. За бүлэми гэдэг эмгэг бол эсэргээрээ
Биеийн жин ихэвчлэн илүүдэлтэй байдаг. Хэвийн байдгаас илүүдэлтэй байдаг. Гэхдээ жин дээрээ байнга санаа зовно. Байнгын хоолны дэглэмтэй, байнгын турах талаар ярина. Янз бүрийн тураах юм бэлтгэлүүдийг хэрэглэнэ. Тэгээд дасгал хөдөлгөөн, фитнес дэх явна. Тэгсэн мөрлөө биеийн жин нь мэдгэдэггүй зэрэг бууж өгдөггүй. Тэгээд бас л өөртөө ихтэй байдал, бусдын өмнө хэрэг ихтэй байх уу гэдг нь биеийн жингээс маш их хамаарна. Тэгээд нууцаар хүн байхгүй байх үед бол маш их хэмжээгээр хоол хүнсээ хийх нэг дор хийддэг. Тэгээд хоол идснийхаа дараахан 0 руу очдог. Баруун юм уу 100 гарын маань энэ долоовор дунд хуруунд дээр хөвчлөм шүдний ором бол үс юм шарахтай байх магадлалтай. Тэгээ маш их хэмжээгээр иддэг учраас шүдэн дээр юм одоо шүдний гэмтлүүд, шүдний одоо хорхоотох тэр өвчлөлүүд нэлээд тохиолддог. Ер нь бүүлчгтээ 2-3 гал ашиглаж бүүлчдэг байхan л хоол идлээ. Гэтэ маш их гайхширмаар их идлээ. Тэгээ дараах нь 0 руу явдаг. Энэ бол бүүлчж явах магадлалтай. Ер нь булимитэй хүмүүс л хөвчлэн идээд дараа нь бүүлчж гаргадаг. Яг ингээд ярьсан чинь нөгөө модельүүд аягүй их санаанд орж ирэн л да. Нөгөө биеийн жингээ барих гад тэгээд идмээр байдаг, тэгээд идэж болохгүй байгаад байдаг, тархалчих гад байдаг, эдсэн хоолоос ингэж тухай бүрт нь одоо нөгөө бүүлжиж гаргадаг ч гэдэм юм уу тий. Энэ ер нь бас хэрэгтэй түгээмэл тохиолддог. Энэ булимигийн шинж булими гэж хэлж болох уу? Арай өөр хэв шинж байгаад байна уу? Ер нь хаагаад идэв шүү дээ модельүүд тийм гэсэрнэ. Ихэвчлэн булими анорекси хоёр маань хавсарч илэрдэг. Олон улсын одоо нэр томьёон дээр хүртэл анорекси гээд холбох зураас тэгээ булими. Энэ хоёрыг нэг юм шигээр үздэг. Гэхдээ тусдаа өөр эмгэг. Гэхдээ дийлэнх одоо эмнэлзэн тохиолдол дээр бол хавсардаг. Хит иддэг. Бөөлждөг, шимдэж жилийн дутагдалд ордог, туранхай байдаг. Гэхдээ нэг үед бол хит их бас огцомжийн нэмчих гээд байдаг. Жин нэмээд, буураад идэг. Аль шинжүүд нь ингэж уйлдаж хоорондоо зэрэг хавсарч илэрх гээд байдаг. Одоо зарим хүмүүс за шууд анорекси гэд хэлж болохгүй мэн. Урт хугацаанд сэтгэл зүйн асуудалтай яваад хоолны дуршил багтаа болоод жин ихээр хаяад идэг. Гэхдээ турмааргүй идэг тухайн хүн. Турмааргүй идэг. Өөрөө бол тухайн одоо жин хайж байгаадаа их санаа зовж байгаа. Тэ ийм хүмүүсийг ямар хүмүүс гэж хэлэх вэ? Анорекси болохоор за туранхай байна. Гэхдээ би дахиж турмаар байна гэдэг аа штэ. Тэ эцэст төгсгөлгүй турахын одоо хүсэлд автцсан. Гэхдээ миний ярьж байгаа нь болохоор сэтгэл зүйн ямар нэгэн одоо шарах ч юм уу тий хүн зочрол аваад за тэгээд идэх юм ихтэй хоолны туршил байхгүй тэр одоо чинийгээрээ тураад идэх гэхдээ турмааргүй байна гэдэг. Энэ тохиолдолд сэтгэл гутралын үед ер нь нийтлэг илэрдэг асуудал. Дунд зэрэг гэмөө өндөр зэргийн сэтгэл гутралтай байгаа үед бол хоолны туршил гутралаас болоод байхгүй болчихж байгаа. Түнс хооллох дурын эмгэгээс болоод тэр хоолны туршилгүй болоогүй. Ялгаатай байна. Тийм ялгаатай. Тэг гутралтай хүмүүс ихэвчлэн жин хайсан ирдэг. Одоо хамгийн сүүлийн тохиолдол гэхэд 60 гаруй насны эрэгтэй би сүүлийн 3 сарын хугацаанд 10 кг турчлаа. Би ингэж турмааргүй байна. Ахимыг настай байхад туранхай байхаар улам ядруу харагдаад байна. Би хоолны дэглэм бариагүй. Би турыг гэж дасгал хөдлөн хийгээгүй. Иддэг юмаа идэл хэвэн байгаа. Тэгтэл би турчлаа. Янз бүрийн одоо эд эрхтний хавтарч юм айхтар өвчин тусчуугээд би махуудаа үзүүлэхээр би эрүүл байгаа тийм гэдэг. Тэгээд хоёр дахь тэр турах томшилтгаан бол биеийн өвчнөөс гадна сэтгэл гутрал байдаг. Тэгэхээр бас ондоо зүйл ах нь байна. Тис ондоо зүйл ах нь байна. Булими болон анорексик те яаж за оншиллоо. Ерөнхийдөө бас ихэн шат ч гэдэм үү те урьдчилсан шат, за анхан шат эсвэл хүндэрсэн гэл янз бүр байгаах. Тэрний талаар бас ярмаар байна. За мөн одоо хэрхэн яаж эмчилдэг вэ? Эмчлэх бол 100% боломжтой гэж байгаа тий. Тэгэхээр энэ талаар бас эмчилгээний талаар бас яриач. Хөнгөн, дунд, хүнд гэж бол 3 ангиллал байгаа. Дунд, хүнд. Тийм. Хөнгөн ангиллалын үед бол айхтар тэгэж
хүнд анзаарагдмаар их актер турахгүй. Гэхдээ л ерөн туранхай ангилалд орно. Гэхдээ тэр турцсан байгаагаа бол хувцаараа нуу хандлагатай. Хоолны дур идэх юм аядна. Гэхдээ идэх хэмжээ хэвийнээс арай бага. Одоо ингээд 200 мл-тэй аягаар нэг хүн идэх ёстой гэж бодоход бол нэг 100 мл орчмыг бол иддэг. Гэхдээ л бага иддэг. За энэ бол хөнгөө хэлбэр. Тухайн хүний ажил, хөдөлмөр, суралцах тэр хэвийн амьдрахад бол нөлөөлөхгүй. Гэхдээ л жин хоолны хэмжээ гэдэг юм тэр хүний бодолт бол ерөөсөө уяастай л байна. За дунд зэрэг болоод ирэхээр ажилдаа явна, хичээлээ хийн. Гэхдээ л ажлаа хий гэхээр хичээлээ хий гэхээр хүнтэй уйлзаж найзлаа гэхээр ерөөсөө л тэр хүний өөртөө ихтэй байдлыг аль хэдийн тэр биеийн жин гэдэг юм ерөөсөө 100-ны бараг 97-8% эцэлсэн. Өнөөдөр туранхай харагдах юм бол би аюу ихтгэлтэй байна. Ажил төрөл аюу сайн хийн. Жин нэмсэн байх юм бол би тэр өдөртөө тэгэл сэтгэл санаагаар унаал ажил төрөлдөө ч явмааргүй, хүнтэй ч харилцмааргүй сэтгэл готрлын шинжүүд дунд үеэс эхлүүлээд хавсраад ирдэг. Шууд сэтгэл зүйд нөлөөлөд эхэлж байна тийм. Гутраал, найз нөхдөдтэйгээ уулзгаа болно, дэлгүүр хэсгээ болно, ажил төрлөө тасалдаг болно, өөртөө анхаарах тавих нь харьцангуй багас. Ерөөсөө жин гэдэг бодол анхаарлаас салтгүй болчихно. За өндөр зэргийн тэр анорексия булимигийн үед бол нийгмийн харилцаа, ажил төрөл, суралцах бүх зүйлээс юу нэг хөвчлэн тусгаарлагдчих. Ганцаараа тэгээд өөрхөн сэтгэл зүйн хамрлыг хинт ч ярихгүй, хинтээ ч хуваалцахгүй бас их эвгүй тохиолдол байдаг шүү дээ. Тэр анорексия булимитэй хүмүүс маань хит их идээд тэг идэх дуршлаа ингээд бариад хараа өөрийнхөө гарыг хүртэл ингээд юм шалблах, гараа, хумсаа, мэрэх тэгтлээ одоо тэр хоолны дуршилыг хөдөлдөг. Уул нь юм идмээр байна. Бүр тэгсэшгүй маш их дур хөдлөөд байна. Гэтэ би идэх юм бол эцнээсээ хямрах гад байна. Гэхдээ тэр дуршлыг дарахын тулд гараа хүртэл мэрэх. Тийм хүртэл хүнд тохиолдол байдаг. Ийм хүндэрсэн тохиолдолд бол эмнэлэгт хэвтүүлэн эмчилдэг. Бүр хэдэн сараар эмнэлэгт хэвтүүлээд эмнэлгийн тусгай хоол, эмч сувлагчийн байнгын хараа хяналтын дунд өндөр хүнд зэргийн энэ хааллах дурын эмгэгийг эмчилдэг. Тэгэхээр бид урьдчилан илрүүлэг гэж ярьдаг тийм. За эд эрэхтэн дээр урьдчилан илрүүлэг гэж ярьдаг. Тэгэхээр энэ хит их эмгэгийн үед баг хөнгөн үед нь олж ивэл урьдчилан сэргийлэх одоо боломжтой ч урьдчилан одоо илрүүлэг гэж хэлж болох уу? Болно. Урьдчилан сэргийлт чинь бас хоёр янз байгаа байхгүй. Эхнийх нь бол анхдагч урьдчилан сэргийлэл. Энэ нь яадгийн ихээр ерөөсө тэр хүнд ямар ч энэ хооллох дурын эмгэг үүсээгүй. Цаа ирүүл байгаа үед нь ийм эмгэг үүсэхчгүй дээ гэж сэргийлж байгаа. За энэ сэргийлэлт бол гэр бүлийн хүрээнд, сургуулийн хүрээнд хийгдэх ёстой. Одоо ингэж жижигхэн байгаа хүмүүсийнхаа дэрэгт хэдүүлээ хоолны идэглэн би таргалж байна, би турж байна, тийм байх ёстой, тэр гоё байна, миний энэ юм байна гэдэг тийм ойлголтыг хар багаас нь тархинд кодлох хэрэггүй шүү. Энэ нь бол анхдагч урьдчилан сэргийлт болж байгаа юм. Сургуулийн хүрээнд ч гэсэн хүүхдүүдийн бие бэлтэр өндөр биеийн онцлог, удам, генетик тис өөр болохоор заавал бүгдээрээ туранхай байх албагүй. Заавал бүгдээрээ өндөр байх албагүй шүү. Би нэгээ бити алгуурлаараа ингүүл онцгүй шүү гэдгийг одоо сургууль дээр бас тийм одоо хичээл ордог байх юм бол энэ анхдагч урьдчилан сэргийлт болж байгаа. Хоёр дахь гэдэг нь хөнгөн хэлбэрийн илэрсэн. Гэхдээ арайч нөгөө ажил амьдралаа алдчихаагүй хэмжээнд байгаа үед нь баг дээр нь эмчилжхийг хоёр дахь урьдчилан сэргийлт гэж хөнгөө ийдэн тий. Таны эхний одоо урьдчилан сэргийлэлт маш чухал зүйл юм шиг санагдлаа. Бид ялангуяа хин нэгнийг гомдоочи гэсэн одоо зориггүйгээр зарим үед хин нэгнийг гомдооцсон байдаг. Ялангуяа тухайн хүний нэг онцлог юу гэдгийг жоохон намхан, жоохон бондгор тий. Ялангуяа хүүхдүүдийн дунд гахаач гэдэг юм уу нэг янз бүрээр хилдэг. Тэрийгээ өөрсдөө юу гэдгийг их хөвчлөлтөө байна. Тоглож байна гэдэг нэг үгээр хаацаалаад байдаг. Тэгэхээр энэ хүртэл хүүхдүүдийн сэтгэл зүйд нөлөөлж идэг байх нь. Нөлөөлдөг шүү. Одоо ер нь ингээл анзаарч хахад
14-5-тай охтууд бас нилээдгүй ирдэг болсон байна. Одоо 15-аас доош насны хүүхдүүд ч юм бол нөгөө жинзээ биш альба үеийнхэн гэдэг өөр үеийнхэн гарч ирж байна. 14-5-тай хүүхдүүд яг ийм хооллох дүрийн асуудалтай ирдэг болсон байна. Яасан бэ гэхээр ангийнхан хүүхдүүд маань намайг багаас ийм нэрээр дууддаг байсан. Тэгээ өсвөр нас эхлээд эхэлсэн чинь нэрэж би бас илүүдэлтэй байна. Тэгээд өдөрт ерөөсөө овёснаас өөр юм иддэггүй. Эхэндээ өглөө өдөр орой овёс иддэг байсан. Эсвэл оройныхыг болсон. Сүүл рүү өдрийнхийг болсон. Зүгээр өглөөдөө л иддэг болсон. Зарим өдөр бүр идэхгүй. Тэгээ хоолны одоо дур төрөхгүй. Тэгээ уул нь бүр маш хангалттай туранхай болцсон. Гэхдээ л миний хацар одоо ийм байгаад байна гэд ингэж хүүхдүүд ирдэг болж байна. Тэгэхээр аав ээж нар ч гэсэн энэ үед нь хүүхдээ айгуу сайн зөвүүлж тэ хүүхдэд дэмжиж миний хүүхд байгаагаараа бас юм сайхан шүү. Юу гэдгийг бас багасаа нэг жоохон юм миралаг махлаг бас хүүхдүүд идэг штэ. Би бол багтаа тийм л байсан л да. Миний хоёр хацар ингээл бондооцсон бонгордуу төрлийн тэ махлагчуу маягийн хүүхд байсан. Тэгээд тэрийг нь хүртэл нэг жоохон зөв талаар нь бас тайлбарлаж хэлэх нь их чухал юм байна гэж ойлголоо. Ээжүүдийн хувьд ч гэсэн юу гэдгийг октоодынхаа дэргэд тий би одоо таргалжлаа, ингэчлээ, миний би ийм байна гэдээ дахин хүртэл бас нөлөөлнө гэж ойлголоо. Зөв үү чи? Үнэхээр нөлөөлнө шүү. Яана би ч одоо байнгын өстө таргалжлаа, турчлаа л гэдэг бас л нэг юм хэмжүүрэл бас тогтоогоод байгаа шинж ахын юм тийм ээ. Гэхдээ энэ нь эрсдэлт хүчин зүйл гэж байгаа. Яг ингээд бүр тэгж ярьлаа гэд тэр хүүхэд 100% баталгаатай биш. Зүгээр магадгүй эрсдэл үүсгэж байна л гэсэн үг. Тэгэлгүй яах вэ? Эмчилгээний тал дээр ер нь хэдийн хугацаа зарцуулдаг юм болоо магадгүй эмийн эмчилгээ, хэвтэн эмчлэх тийм хэдийн хугацаанд өвчтөн маань тухайн нөгөө оншоор онцлогдсон хүн маань бас эргээд хэвийн амьдралдаа энэ одоо эмгээс салах боломж бүрддэг юм бол бас л нөгөө өвчнийхэн зэрэгээс хамаарна л та. За хамгийн гол эмчилгээ сэтгэл заслын эмчилгээ байдаг. Яагаад энэ хүн хооллох дурын асуудалтай болов гэд психоанализ буюу бүр хар бага наснаас нь анхныхын дурсамжаас ахуулаад ерөөсөө 1-р анги, 2-р анги, 3-р ангид ямар хүүхэд байсан гэд анги ангиар нь он сараар нь ингэж хар багаас нь хөөж явсаар байгаад гэр бүлийн орчин, найз нөхөд, сургууль, багш нарын хандлага, юу хүсэж мөрөөддөг, ямар хүүхэд байсан гэд өнгөрсөн үеэс шалтгааныг нь олдог. Яг энэс болоод Чингис юм бэ штэ гэдэг шалтгаан нь олдог. Тэр психоанализ төрлийн сэтгэл зүйн голчлдог. Дээрээс нь CBT буюу танин мэдхгүй зан үйл засах сэтгэл засал. Одоо ингээд мэдлэг болгоно гэсэн үг. За ийм эмгэг тусч энэ эмгэг ийм юм учиршилтгаантай биед чинь ийм өөрчлөлт үүссэн байгаа, сэтгэл зүйд ийм өөрчлөлт үүссэн байгаа. Энийгээ хоёлоо дамжруулаад байвал ийм эрсдэлтэй шүү гэдгийг мэдээлэлээр хангадаг сэтгэл зүйн хийгддэг. Энэ бол гол эмчилгээ. Дээрээс нь тэр хүн одоо жишээлбэл анорекситэй хүн хоолны явах туршлагагүй болчиход байна шүү дээ. Уул нь ойлгоод байна. Идмээр байна. Гэтэл үнэхээр туршил байхгүй. Идэхээр дотор муу харгаад байна. Тэгэнгүүт тэр хоолны туршлыг нэмэгдүүлдэг, хэвийн болгодог эмнүүд байдаг шүү. Эмээ эмчилгээ. Тэгээ нөгөө эмээ уухаар хоолны туршил төрнө. Нөгөө хоолоо идэхээр кайфтай ойстой гоё мэдлээ гэсэн мэдрэмж аавна. Давхар сэтгэл готрол төгшил дандаа хавсарч удаг болохоор готрол төгшөлтийн эсрэг эмээ эмчилгээ бас авдаг. Тэгэхээр нөгөө хоолоо идчихэд гимтэй, гутарсан, төгссөн мэдрэмж төрхөн харцангуй гайгүй. Бүр ингээ хоолны туршил хит ихсэн байгаа үед бар тэр эмгэг туршлыг бууралдаг эмнүүд гэж бас байдаг. Нөгөө эмээ уухаар багахан эмээтэд хандсан, цатцсан мэдрэмж төрдөг. Ийм эмийн эмчилгээнүүд бүр цаашлах юм бол мэсцлийн арга, ходоод тайрах, ходоод нэг хэмжээг багасгах тийм мэсцлийн аргууд хэрэгжилж болдог. Ер нь бол сэтгэл заслын эмчилгээ 6 сараас 1 жилийн орчим эмийн эмчилгээтэй заримдаа хавсарна. Заримдаа хавсрахгүйгээр 6 сараас 1 жил орчмын хугацаанд явагддаг. Гэтэ ер нь 1 жил болох уугүй юу? Нөгөө өсвөр насны 20 дөнгөж гарч байгаа охтууд их хвчлэн ханддаг болохоор тэгээд тийм төлөвшөөгүй жоохон байгаа хүүхдүүд чинь эмчийн ятгалганд аягуулсан автдаг.
Айгүй үгэнд сайн ордог. Тэгээ тийм болохоор хурдан гайгүй болчихдог. Эцсийн одоо хүндөвтөр одоо энэ эмгэгтэй байгаа хүмүүст ямар сүрэг тий үр дагаврууд гардаг вэ? Тус нь одоо анорекси болон булимитэй хүмүүс мэдээж энэ бол дотоод шүүрэл гэдс одоо ходоодны наандаж тий асуудлууд их гарч ирэх бах цаашлаад юмэр ер нь ямар сүрэг үр дагаврууд гарах боломжтой юм бол. Анорексигийн хувьд бол сэтгцийн эмгэгүүд дундаас нас баралтаараа эхнээс 2-т ордог эмгэг. Нэлээд өндөр баг. Тийм. Хамгийн одоо нас баралт ихтэй нь болохоор мансууруулах төрлийн бодисын донтолт байдаг байхгүй юу? Мансууруулах төрлийн бодисын тун хэтрүүлээд ер нь үүд болж байгаа хүмүүс ихэвчлэн 1-р эрэгт ордог. 2-т нь бол анорексийн шалтгаантай нас баралт. Олон сар жилийн хугацаанд тэр хүн хоол, тижэл, шимт тижээлийн дутагдалт ер нь хит тураалт орсон. Тэгэхээр бол тэр хүний бие махбод бол тэр чигээрээ бодисын солилцоо дааврын хямралд орно. Анорекситэй хүмүүст бол хамгийн аюултай шинжин тэр тархины үйл ажиллагаа өөрчлөгддөг гэдэг бол хамгийн бас онцгүй шинж. Тархи байнгын хүчил төрөгчийн цусан хангамжийн тэгээд шим жижиглийн бодисын дутагдалд орно. Хүний биед ч ганц нөхөн түлждэггүй эргэтэн бол тархи шүү дээ. Бусад эд эргэтэн гэмтлээ төлжөөд ургачдаг. Тархины эсвэлт ихгүй. Гэмтэлэн үхэлэн өөхөж өгч байснаа тархины үйл ажиллагаа, бодол санаа, сэтгэл хөдлөлөө удирдах чадвар алдагдана. Арьс маань шар туяатай, цонхгоор захтансан их хуурай болно. Дээрэс нь байнгын ходоодны шүүрэл ихсэж нөгөө хоол идэхгүй хамжаа. Ходоодны шүүрэл ихсэн, чээж хорсон, ходоодны шархлаа. Тэгээд зүрхний хэм алдагдана. Амьсгалын тоо хэвэн байдгаас хит нэмэгдээд юм амьсгаадаад байгаа мэдрэмж төрөм, цус багтана. Цус багтаад бид маа нэг эмэгтэй хүнд бол 3.5 литр орчим цус дунджаар байгаа. Тэр цус анорекситэй хүнд бага болчих шүү дээ. Тэгэхээр энэ гар хөл рүү орж цус бага болохоор гар хөл маань юм үзүүрүүд нь хөхөл бие туяатай хүйтэн. Хүмүүс даараг байхад л даараад байна. Хит их тийм халуун хүүтэнд их мэдрэг. Тэгээд хумс маань өнгөн өөрчлөгдөх. Гар хуруу маань цайх, арьс хүртэл юм шаранга туяатай болчихно. Тэгээд ходоод гэдс маань шалтгаангүйгээр баазлах, давсаг, агших, шалтгаангүйгээр гүйлгэх, хүндрэхэд хүртэл асуудалтай. Байнгын бүх бие маань дегидратац буюу бүх биеэрээ усны дутагдалд орсон байгаа. Тэгэхээр өтгөн хатна, өтгөнөө гаргана гэдэг бол маш хэцүү асуудал болно. Дээрээс нь шээсний гарц багасна, тэгээ яванда бөөрийн дутагдал гэдэг бүх бодисын солилцоо дааврын хямралд орно. Нөхөн үржихэн эргэтэн тогтолцоонд хүртэл өөрчлөлт гарна. Нөгөө хэвийн хүүхдтэй жирэмсэн болох биений юм хүртэл хэдэн сараарч үзэгдэхгүй болчихдог. Бүх системийг хамарсан юм эргэшгүй өөрчлөлт гарна. Булимигийн үед бол хит их жингийн илүүдэлтэй байгаа шүү дээ. Тэгэхээр зүрхэн дээрх ачаалал нэмэгдэнэ, зүрх дэлсэн, артерийн даралт нэмэгдэнэ, чихрийн шижээ эмгэгт илүү өөртөн, толгой дүүрж дүнгтэж манарсан мэдрэмж төрнө. Тэгээд цус маань юм өтгөн зууралтамтгай чихэр ихтэй цустай болчих. Тэгэхээр нүдний хараа муудах, тархины цусан хангамж муудах, бөөрийн дутагдалд орох гэд ерөөсөө бас л мөн адил бүх биеийг хамарсан өөрчлөлтүүд илэрдэг. Нэлээд хүнд шатанда тийм ээ. Одоо тэгээд сая таваас хэллээ л дээ хүүхдээ үл хайхрах хүчирхийлэл үлдэх, хүүхдэд тэр хоосон мэдрэмжийг мэдрүүлэх нь бас нэг эрсдэлт хүчин зүйл, нөлөөлөх хүчин зүйл болоод байна гэсэн тийм. Энэ талаар та бас ярилцлагынхаа сүүлд нэг сайхан хэлээд өгөөч гэж бас хүсэж байна. Та хоёрын ерөнхийдөө ярилцах цаг өндөрлөх тийш хандаж байна. Хүүхдийн хүмүүжлүүд бол өвдгийг хүмүүжил, хит бурханчилж, хит эрхлүүлсэн хүмүүжил, хүчирхийлэлтэй хүмүүжил, үл хайхрах хүмүүжил гэд хэд хэдэн янз байдаг. За энэ дундаасаа болохоор тэр хүчирхийлэлтэй зоддог, загнадаг хүмүүжлээс бүр
дутгааргүй хүүхдэд сэтгэлийн гэмтэл, сэтгэлийн шарх үүсгдэг хүмүүжил бол тэр үл хайхрах хүмүүжил. Ихэвчлэн олон хүүхэдтэй айлын дунд хүүхэд ээж аав нь ерөөсөө өглөө гараад орой ирдэг маш завгүй. Хүүхдүүдээ ерөөсөө л анхаарахгүй байна, тоохгүй байна л гэсэн үг. Тэр хүүхд хичээлдээ явж байна уу, явахгүй байна уу, юу хүсэж мөрөөддгийг, биений эрүүл байна уу, сэтгэл санаа нь ямар байна, хичээл дээрээ хэр авж гин, ямар хүсэл мөрөөдөлтэй. Тэр эцэг ихэд бол нэг тийм хамаа багтай. Хүүхдийг өсгөхгүй, дааруулахгүй, хичээл нь явуулаад төв зөнөртэй байж хахад тэр хүүхдийн сэтгэл санаа ямар байх вэ? Сонирн биш. Ингиж хайр, халамж, анхаарлаар намайг аав ээж минь хайрладаг. Надад хайртай. Би чухал хүүхдэн гэдэг мэдрэмж авч өсөөгүй хүмүүс байдаг. Энэ хүмүүс бол ингээд мундаг ажил төрөлтэй, мундаг боловсралтай, үнэхээр сайхан амьдралыг бүтээсэн ч хизээж сэтгэл дүүрэхгүй. Дандаа юм дутуу, хоосон мэдрэмж агиох төрдөг байхгүй юу? Одоо ингээд бас үйлд үзүүлж байгаа нэг залуу хэлж байгаа юм л та. Би их итдгээ. Яагаад тэгэхээр энд би ингээд амар хоосон мэдрэмж төрдөг. Би аягүй ганцаарддаг. Гэтэ би сайхан гэр бүлтэй, сайхан найз нөхдөдтэй, хамт олонтой. Би өстөө одоо ажил хийхгүй байсан ч ирээдүйд би югаш дутгааргүй амьдрах амьдралыг босгоцоо. Гэтэ энд нэг сонь хоосон мэдрэмж төрдөг. Тэгээ энэ одоо төрөд байгаа юм биш. Би тэр хар багаас л мэдэрдэг байсан шүү дээ гэдэг. Тэгээ хүмүүжлийн онцлогийг нь асуугаад үзэхээр айлын 7 хүүхэдтэй айлын яг голын хүүхэд. Монголчууд чинь дэх үе яав гэж нэрвэл айлын том эсвэл айлын бага л анхаардаг. Тэгдэг. Дунд нь цоглогдоод. Тийм. Тэгэхээр нөгөө хүүхэд ингээ хайраад дутцсан. Тэрийг юугаар нөхч вэ? Нэг хэсэг бол мөнгөөр, амжилтаар, нэр хүндээр, сайхан байр машинаар нөхөж үзлээ. Нөгөө дээд талд нь хүрчлээ. Нөхөхдөггүй юм шүү дээ. Тэгсэн чинь одоо хоол болцсон. Ийм байдаг. Тэгэхээр булими буюу одоо хит их бас идэх эмгэгтэй болох бас нөхцөлийг бас тавиад шатн болоод явж идэга гэж бас хэлж болох нь байна. Тэгээд өнөөдөр бас асуух юм байлаа. Гэхдээ бас манай ярилцах ерөнхийдөө цаг өндөрлчлөө. Тэгээд өнөөдөр урилгыг маань хүлээн авсан эмчтэй маш их баярлалаа. Тэгээд нэлийн хүмүүст хэрэгтэй мэдээлэл болохуц зүйлийг ярьсан байх гэж бодлоо. Тэгээд сэтгэл заслын эмч мандах байлаа. Таны ирээдүйн ажил ус, эрүүл мэнд бүх зүйлд нь амжилтыг хүсье. Баярлалаа. За тэгээд үзэгчтэй хамт байсанд маш их баярлалаа. Хэрвээ та дундаас нь үзээд магадгүй нөхөж үзхийг хүсэх юм бол YouTube хуудас руу ороод манай терминал нэгтэг сэтгэл зүйн булангийн бас бичлэгүүдтэй хамт байх боломжтой. Илүү сэтгэл зүйн мэдлэгээ хэдүүлээд хэлцгээе, хамтдаа хөгжцгөөе. Баярлалаа үзэгчтэй. Баяртай.